аваад минут амьсгал дээрээ төлрөөд амьсгалаа уртаар аваад уртаар хамраараа гаргана. За тэгээ авахтаа би энэ биш. Би бодолч биш. Би биш. Би бодолч биш. Би биш.
тэгээд бүр мянган хүн ингээд дотор нь байна. Тэгээд маш олон хүн ингээд өөрөө волонтер буюу хүн төлбөрөөр ингээд цагаа хувь нэмрээ оруулаад ингээд бүх ажлыг хийлцэж өгдөг. Тэгээд маш олон ингээд жоохон хүүхдээс ингээд хөвшин хүртэл маш их хүн байлаа. За тэгээд яг ямар санагдваа? Яагаад яг юу нь өөр юм шиг санагдаа гэхээр Иша бас Садгуру бол яг ингээд маш энгийнээр тийм ээ маш их ингээд төвөгтэй маш олон дасгал хөдөлгөөн биеийн дасгал эсвэл одоо амьсгалын дасгалууд одоо миний Хималаян сонгуулийн одоо Хималаян стайл гэх юм бол тийм маш гоё fancy commercialized extensive techniques тийм ээ маш олон төрлийн дасгал тийм олон төрлийн зүйлсийг хийж одоо ингээд энергийн хувьд ингээд өөр газар очиж байгаа хэдий ч одоо ийшээгийн хувьд бол яг ингээд маш энгийн одоо бүх хүн хийж болохоор тийм ээ маш энгийн зүйлсийг маш энгийн бяцлаглалыг маш энгийн амьсгалын дасгалыг маш энгийн йогыг тийм ээ хийхийг зөвлөдөг юм байна. Гэхдээ яг хуу мэдээж эндээс илүү ингээд бүр үзгээр үлээд хийж байгаа хүмүүс бас байна. Гэхдээ яг хамгийн гол зорилго нь бол ерөөсөө йогыг энгийн бөгөөд бүх хүмүүс хийхэд боломжтой болгох. Бас дээрэс нь одоо йогийн биднэрт одоо туслах гэдэг зүйлүүд ерөөсөө л татгшоогоо өнгөрөх тийм ээ. Бидний одоо ингээд мэдрэмжүүд бүгд гадагшаа шүү дээ. Харах, үнэрлэх, амтлах, барих одоо үнэрхтэй бүгд ингээд гадагшаа. Тэгээд Садгуру багшийн заагаад ганцхан одоо бидний маш энгийнээр л хэлэхэд ерөөсөө л бяцлаглалыг хийснээр энэ бяцлаглалыг хийснээр татгшоогоо тодорхой одоо энергитэй хүн би одоо өөр харагдах байлж байгаа шиг байна. За тэгээд дотоох энергитэйгээ холбогдох. За йог of course бүх л багш нар тэрийг зааж байгаа. Гэхдээ яг саяны энэ одоо би биш, биеийн бодолч биш, бие биш, биеийн бодолч биш гэдэг одоо энэ мантра тийм яг одоо илүү ингээд энгийн хүмүүст илүү ингээд ойлгомжтой яагаад гэвэл яг ингээд хэлж байгаа үг байх шүү дээ. I'm not the body би биш ээ. Би бол энэ би биш. I'm not the mind биеийн бодол биш ээ бяцлагч байх шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ амьсгалаа авахтаа гаргахтаа хэлэх энэ татамжаар өдөр бүр ингэж бяцлал хийснээрээ бид нэр яг ингэж бас яг бие бодлоосоо жоохон ч гэсэн ингэж ангиж ирж татгшоогоо энерги өөр татгшоогоо илүү ингэж хязгааргүй дээр тийм ээ одоо энэ дотор байгаа энерги бол одоо бидний бурхан гэж хэлж болох одоо хязгааргүй энерги хязгааргүй потенциал буюу хязгааргүй боломж энерги бол бидний дотор байгаа. За өнөөдөр би номыг бас уншиж байхад гэгэрэл гэж юу юм бэ гэдэг ном байсан. За тэг гэгэрлийн талаар маш олон хүмүүсийн асуултанд хариулж байгаа enlightenment гэсэн номыг уншаад би яг тэр хариулж байгаа хариулт бол ерөөсөө маш олон хүмүүс ингэж хайгаад байдаг гаднаасаа тийм ээ. Enlightenment маш энгийн зүгээр яг татгшоогоо холбогдоо татгшоогоо л ерөөсөө өнгөх төдий доторх одоо мэдрэмж доторх энергитэйгээ холбогдоод дотроосоо ингэж амьдрах төдий тэгээд яг энэ одоо энэ харах, үнэрлэх, мэдрэх, сонсох гэх бүх энэ мэдрэмжүүдээ төр зүртэй ингэж өөрөөсөө ингэж бүр ингэж холдуулахад яг үлдээд ингэж доторчин байгаа энэ холбоос бол ерөөсөө гэгэрэл юм аа гэдэг. За тэгээд гэгэрэл яаж одоо амьдралчны эрхийг гэхлээр 4 төрлийн йогийг хийх хэрэгтэй. За тэгээд энэ 4 төрлийн йогийг яг хийж бүгдийг ингэж холбож одоо өөрийн чинь одоо энэ яриг оюун ухаан тэгээд emotion буюу мэдрэмж тэгээд
хүн ингээд таныг хэлэхэд танд одоо хүн нэг юм хэлэхэд таны мэдрэмж чинь ингээл амар өөрчлөгдөл тийм ээ. Үүний дотрол эсвэл амар баярлал байхгүй. Яг таныхаар та яг тэр энергийг бодлоо ашхам хаж байгаа ашхамыг тэгээд одоо бас итгэл юмшил одоо энерги за бхакти гэдэг одоо devotion буюу тийм ээ гэж өөрийгөө толдлон одоо өөр бурхныг ч юм уу одоо өөрийнхөө энергийг толдлон гэж devotion буюу гэдэг өөрөө юу ингээд өөрөөрөө дамжуулж мэдрэх тийм ээ яг ингээд бүр ингэж нээлттэй байж чадвал бхакти йог тийм яна йога буюу толгоогоо илүү цэнэглэх шинэ энерги ирсэн мэдээлэл шинэ ингэж болонгой ингэж гоё өндөр үйлслийн энергиудээр өндөр үйлслийн ухамсараа хэлэх илүү гоё сургалтуудаар тийм ээ цэнэглэх за карма буюу авч байгаа алхамж та хэнийг ч хараагүй байхад хинт тустай зүйл хийх ч юм уу тийм ээ зүгээр л ерөөсөө юм байгаа амьдарч байгаа орчноо олсноос илүү байтайхан одоо орхихыг л карма яваа гэдэг. Одоо таны хийн чилэг байх та хүний хайсан хогийг аваад хогийн сав хийх. За тэр бол карма. За тэгээ таны бүхэл үйлдэл тийм ээ таны бүхэл үйлдэл таны та ерөөсөө л яг хинээч ингэж салгаж харахгүйгээр тайг л бүхэл юмыг яг өөрийнхөө мэтэр мэдэрхийг одоо карма гэдэг. За тэр за тэгээд крия йога буюу амьсгалын дасгалуудаар энерги ингэж тэнцвэржүүлэх юм бид нэр одоо ингэ наадаш одоо буюу зөвнөрөө аваад баруун зүүн тал хэрэгтэй дээд талыг ингэж баланс хийх гэж маш олон одоо крия йог бол ингэ ганцхан биш крия йог бүр технологи маш олон төрлийн дасгалууд байгаа. Тэр бүхнээс сонгож аваад эсвэл одоо тэр бүгдийг нээлттэй байгаад тэрийг өөрөө туршаад өөр төрлийн крия йога гэдэг дасгалын техникүүдээр энэ энерги өөрчлөх, энерги тэнцвэржүүлэх, энерги одоо барьж зурах, тийм энерги өндөр үйлдэлээр барьж зурахыг крия йога гэдэг. За тэгэхээр энэ дөрвөн төрлийн йог дөрвөлээ зэрэг ээжиж тэгэхгүй ганцхан сайн зүйлсээ ингээл